Эдгээр их сургуулийн төлөөллүүд бүгд найрамдах Хятад ард улсын Шандуу мужийн томоохон төрийн өмчит их сургууль болох Линий их сургуульд альчиллаа. Бид оюутнуудынхаа суралцах орчин нөхцөл, амьдрах дотуур байр болон багшлах боловсон хүчинтэй өөрсдийн биеэр танилцсан баталгаажуулсан нь энэ юм. Эдгээр их сургууль нь Линий их сургуультай урт хугацааны хамтран ажиллах гэрээг байгуулсан ба хиймэл оюун ухаан, хятад хэлний багш, англи хэлний багш мэргэжлэр суралцж буй оюутнууд Линий их сургуульд хятадын засгийн газрын тэтгэлгээр буюу Шандуу мужийн тэтгэлэгтэйгээр 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрөөр суралцах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар эдгээр их сургуулийн 17 оюутан Линий их сургуульд тэтгэлэгтэй шилжин суралцах эрхийн бичгээ гардан аваад байна. Тус сургууль нь 1941 онд байгуулагдсан ба 80 гаруй жилийн түүхтэй 50,000 гаруй оюутантай төрийн өмчийн томоохон их сургууль юм. Мөн инженерчлэл, боловсрол, хууль, анагаах ухаан зэрэг 80 гаруй бакалаврын хөтөлбөртэй. Линий их сургууль нь Шандуу мужийн шилдэг 3 их сургуулийн нэг бөгөөд кампусын нийт талбай ойролцоогоор 400 га буюу Азиа хамгийн том тооцогдохуйц кампустай их сургуулиудын нэг юм. Сургалтын орчин нөхцөл сайн, томоохон хэмжээний номын сан, хүчин чадал сайтай лабораториуд, олон тооны спортын байгууламжууд болон гадаад оюутны дотуур байртай. Мөн өдөр бүр 400 гаруй нэр төрлийн хоолнуудаас сонгон идэх боломжтой бөгөөд оюутны байрандаа өөрсдөө хоолоо хийж идэх гээд гадаад оюутнуудад зориулсан олон төрлийн боломжуудтай сургууль юм. Линий хот нь 10 сая гаруй хүн амтай томоохон хот хэдий ч сургалтын төлбөр болон амьдрах зардал нь Бээжин, Шанхай зэрэг хотуудтай харьцуулахад хамаагүй хямд бөгөөд хятад хэл сурах орчин сайтай, тэтгэлэг болон солилцооны боломжууд нь олон бөгөөд оюутан зориулсан үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг зэрэг маш олон боломжуудтай сургууль юм. Дэлхийн жишгт нийцсэн кампустай олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сургалтын системтэй томоохон их сургууль суралцахыг хүсвэл эдгээр их сургууль болон Линий их сургуулийн 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийг сонгон суралцахыг урьж байна.